Мөн Тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Тэдний 5 нь мунхаг, 5 нь ухаалаг болоо. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүргэлж унтж эхлэв. Гэтэл шөнө дөлөөр хашгирах дуун гарч хараач хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. Мунхгууд нь ухаалаг огтд бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бүхэн гэсэнд ухаалгууд нь бидэнд ч та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаач руу очиж тос худалдаж ав гэжээ. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хормын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ. Дараа нь бусад огт нь ирж эзэн бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Иймд та нар сорго бай. Учир нь та нар тэр өдрийгч цагийгч мэдэхгүй.